Ахар богино насалсан их яруу найрагчийн ашид мөнхийн дурсгалыг босголцлоо би. Альч газрын урчуулын бүтээгээнгүй өгшөөг ард түмний зүрхэн толтнон зогцлууллаа. Хүний ертөнцөөс хүмнийг дутаж, хүндэтгэлийн өргөнд хөшөөнийг нэмж, эрен үеийнхэн их тэнэгүүдтэй хийсэн эренчний чономын зусгүй дайн ийхүү дууслаа. Хинтих уулын цэнгэлд шартан хормойд, хэрлэн их мөрний цэцгийн 3 сард эхний шүлэг битсэн алтан өдрөөс хойш эгэл миний биед 2 хүн багтсан юм. Жир амьдралаар амьдрах нүгэлт нэгэн иргэн, жинхэнэ шүлэгчийн туулах хүнд замыг дагаж, ядуу шүлэгчийн буурнаас яруу найрагч болтол нь ядрал, ялалт хоёрыг нь мөрөндөн үрч явлаа. Инхрийхэн гоо минь ээмэг бөгж бугуйч, эрдний чулуун зүйлт энэ бүхэн чинь юу юм бэ? Хүн алттай ханилдаггүй, бүтэн чулуу тэрдэггүй, халуун зогцыг тэрж хайрын хүгэнд уярдаг юм. Алт үг хэлдэггүй, алаг чулуу дуудуулдаггүй. Яруу найрагчийг мөрөн дээрэн үүрч, ядрал цэнгэлийн амсалдсан биеэрийн ялалтын алтан өшөөг бүтээлцлээ. Өөрийн гэгэшиг залуу занд нь насаараа үн харгүй олсон энэ ялалтынхаа үр шимийг хүмүүс танаа барь.